маш их орлого олдог. Энэ хулгайгаар сошиал одоо юу гэдэг лээ пэйжүүд дээр, Telegram дээр, Facebook дээр тавиад бүр бидний төсөөс зэшгүй ашиг олдог байгаа байхгүй. Тэгэхээр яагаад уран бүтээлч тэрийгэ ашиг нь олохгүй байж болохгүй гэж тий. Манай салбарын статус нэг жоохон тааруухан байгаа болохоор гэдэг юм. Бусад бизнесийн байгууллагад ойлгуулах тэр тал нь бас жоохон хэцүү, ойлгож харилцсан одоо төвчлөлцөд ажиллах нь бол жоохон хэцүү байгаад. Гэхдээ явандаа энэ өөрчлөгдөж байгаа. Одоо ялангуяа юм татварын хувьд ч гэсэн хөнгөлт үзүүлээд эхлэхэд тухайн бизнесийн байгууллага ч гэсэн ашигтай байхгүй. Нэгсэн чинь лангуу. Энэ лангуугийнхантай тохиролцоо гэдэг бол яг нэг өгүүлэх жоохон төвхтэй. Энэ бол одоо бүгдэнд нь л ил байгаа асар. Самцаано за Bloomberg TV Mongolia-гаас хийдэг гол сэдв нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бид кино урлагийн салбартай холбоотой за хамгийн сүүлийн үеийн одоо мэдээллүүдийг за мөн энэ салбар яг яаж хөгжиж байгааг гээд ярилцгаар кино урлагийн зөвлөлийн дарга Ундрал за Orange Entertainment ахлах продюсер Баяр Жаргал за мөн жүжигчин Чин Зориг гээ энэ бүрэлдэхүүнтэйгээр өнөөдрийн нэвтрүүлгийг эхлүүлж байна. Тэгээд статистик харж илаа. Оскарын кино наадмын одоо шууд амжуулалтыг үзэж байгаа үзэгчдийн тоол 2025 оны үзэлтэй харьцуулахад буурсан байж байна. Тэгээд энэ яг юу хэлээд байна? Зах зээл юу н хаашаа яваад байна? Хүмүүс кино үзэхэ болоод эсвэл энэ зах зээлийг арай өөр юмнаас үзээд байна уу? Эсвэл энэ одоо манай Монголд яг яаж нөлөөлж байна? Та бүхэн юу гэж харж байна? 22 оны Канны олон улсын наадамд болохоор Монгол улс анх удаага одоо албан ёсоор одоо бүүт аваад төрийн байгууллага болон одоо хувь уран бүтээлч төрийн бас байгууллагынхан за кино дистрибьютор уран бүтээлчд нийлээд ингээд бүтээ аваад хамт оролцсон. Энэ үеэр ингээд одоо Азийн кино холбоог үүсгэн байгуулъя гэж Солонгосын кино урлагийн зөвлөлийн дарга санаачлаад байгуулж ирсэн. Энд бол Азийн 7 орн багтдаг байгаа. Тэгээд энийг яагаад ярьж байна гэхээр энэ Азийн одоо ер нь бол кино зах зээлд сүүлийн үеийн байдлаар бол зүүн өмнөд Азад хамгийн их тэргүүлж явж байгаа зах зээл бол тэ үзэлт түгээлт нь ялангуяа кино театруудын үзэлт бол маш өндөр байгаа. Ер нь бол Европын холбооны улсын кино уран бүтээлчид, Америкийн нэгдсэн улсын ч гэдэг юм ингээ кино урлаг хөгжсөн улсууд ялангуяа зүүн өмнөд Азийн улсуудтай хамтарсан co-production хийх сонирхолтой. Тэдний гар одоо кино театруудаар түгээлтээ их маш их сонирхолтой байгаа. 26 оныг одоо нийт жүжигчдэр нь одоо төлөвлөхөөс яхаа зүгээр би бол өөрийнхөө өнцгөөс ярихад те одоо жүжигчд болон кино бүтээгчид маань бас миний бодлоор бол гадны зах зээл рүү гарах нь өөрөө одоо номер 1 одоо бидний бас амбиц бодол байх хэрэгтэй гэж би бол бодож байгаа. Ер нь яхав Оскарч гэдэг юм уу, Грэммиж гэдэг юм уу одоо ингээд дайнд тулаантай гадны кино зах зээлийг бид нар одоо шиг айхтар дүгнж ярихаасаа илүү энэ нөгөө дайнд ажилт байна юм зөндөөл нөлөөлж байгаа. Яг дотоод зах зээлдээ бид нар жишээ нь одоо ер нь ингээд үеэс үе бид нар жижиг зах зээл гэж одоо уран бүтээлч болгоны яам болгоноос ярьдаг одоо гардаг тийм жижиг зах зээл гэх. Энийг бол одоо бид нар зөндөөл ярьж байгаа. Дээрэс нь Монголын одоо кино урлагийн зах зээл дотооддоо бол одоо жишээ нь төр засгаасаа бид нар Монголын кино урлагийн зөвлөлтөй боллоо тийм ингээд зөвлөлийн гишүүд маань бас одоо уран бүтээлч рүүгээ чиглэсэн одоо ажлуудыг менежментүүдийг тийм гадны одоо улсуудтай холбогдох коннекшн хийх тийм энэ ажлуудыг бол одоо сангалтай хийж ийн гэж үзэж байна. Нөгөө талаа одоо платформуд буюу чөлөө зах зээл дээр одоо жишээ нь Orange гэдэг юм уу олон ийм OTT платформуд байна тийм дотоод зах зээлдээ миний бодлоор бол бас нэлээд одоо би бол хандсан гэж үзэж байгаа. Яг энэ бид нэр одоо хэдчтэй хүн амтай байлаа тий хичнээн уран бүтээлчтэй байлаа. Энэ дотоод зах зээлтэй бол хангалттай бид нарт одоо боломж байна. Техник технологийн хувьд ч тэр уран бүтээлчдийн хувьд ч тэр тий гаргах одоо уран бүтээл хүн хийлээ тоглолоо гэж бодоход энийг түгээх олон платформуд байна. Тий хөрөнгө оруулалт хийх олон платформуд байна, компаниуд байна. Нэг үе бодвол энэ бол маш гоё болцсон л доо манай кино урлагийн дотоод зах зээл бол. Одоо бид нэр гадагшаага яаж уран бүтээлчд гарах вэ? Жүжигчид яаж гарах вэ? Тэ продюсерууд яаж гарах вэ? Найруулагчид яаж гарах вэ? Энэ тал дээр бүх уран бүтээлчд бас тархилгаагаа ажиллуулах хэрэгтэй. Энэний төлөө одоо явах хэрэгтэй юм шиг л санагддаг. Тэгээ энэ өөрөө бодлогын төвшөнд яаж явах хэрэгтэй юм? Уран бүтээлчд өөрсдөө яаж хөгжүүлэх хэрэгтэй юм? Тэ энэ дээр их анхаарах хэрэгтэй болов уу гэж байна. Гадны зах зээлээс одоо шинэ
таныг одоо жүжигчдийн хувьд ураад те за ингээ манай кинон тоглооч, кастингд оролцооч гэгээд ингэж одоо өрх тохиолдол яг ямар шугамар яаж холбогдож байна? Тийм гэх мэтчлэг энэ талын мэдээлэл одоо уран бүтээлчдэд бас хомс байдаг юм шиг санагддаг. Ер нь уран бүтээлч жүжигчид өөрсдөө ч энийгээ одоо төдийлөн сайн мэддэггүй. Яаж холбогдох ёстой юм бид нар, яаж энэ рүү гарах ёстой юм. Тэ эхний ээлжинд бид нар хилээ сайжруулах хэрэгтэй байна. Дээрээс нь адаглаад хувь уран бүтээлч өөрийнхөө CV-г олон улсын стандартын түвшинд хийж чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ тэрийг ингээд шидэж чаддаг коннекшн олох хэрэгтэй байна тий. Энэ юмнууд дээр бас их тийм судалгаатай хандах, өөрсдөө хөгжүүлэх энэ тал дээр л одоо ажиллах хэрэгтэй юм шиг санагддаг. Ерөн зүгээр яг бид нар одоо ярилцлагч гэдэг юм уран бүтээлчдийн сэтгэлийг ингээд харж байхад жоохон тийм шүүмжлэх талаасаа одоо хэтэрхийх тийм тархитлогын ажиллаад байгаа юм шиг санагддаг. Сошиал харахаар угаасаа ялцчихгүй дандаа шүмжлэлүүд явдаг те. Гэтэл нөгөө цаана зөндөө их боломжууд уг нь бол байгаа. Тэгээ ингээ харахаар Монголын жүжигчдтэй холбоотой мэдээлэл юу байна вэ? За гадагшаа одоо юу гэдэг нь заавал кино урлагийн зөвлөлөөр дамжихгүй те. Ер нь одоо энэ манайд ийм жүжигчд байдаг. Энэ жүжигчд бол одоо Холливуудын ABC гэдэг шиг ийм ангилалд ордог. Энэ хүн бол тэдэнд өргөөр одоо нэг кинонд тоглодог, дүр бүтээдэг. Продюсер бас тийм те. Иймэрхүү мэдээлэл ер нь ил тод нээлттэй байна уу? Одоо та бүхэн яг ингээд таны түрүүний хэлж байгаа CV одоо бичиж сурах ёстой гэж те. CV-г нэгтгээд тавьсан ч юм уу тийм платформ байна уу ер нь? Яг одоо нэг юм онлайн платформ зүгээр тухайн жүжигчдийг ч юм уу те ингээд нэршилтэй болон тоглосон уран бүтээлтэй тавьсан ганц хоёр бол байгаа. Гэхдээ тэр нэг онлайн платформ байнгын апдейт хийж хөгжүүлэлт бол маш муу байдаг л да. Бидний хувьд бол дотоодын зах зээл дээр хүртэл энэ жүжигчдийг хайр хийх буюу кастинг энэ нь гадагшаа байдгаа дотоодоо бас жоохон хүндрэл бэрхшээлүүд тулгардаг. Тэр нь түрүүний яг жүжигчин Чинзогийн хэлдэг адилхан байхгүй. Яагаад гэвэл жүжигчд маань өөрсдөө ингээд зарах тэр чинь одоо манайд бол нөгөө тухайн агентлаг буюу одоо жүжигчтэй агентлаг байдаг шүү дээ. Манайд бол харьцангуй агентлаг байдаг болохоор чөлөөт уран бүтээлчид өөрийгөө л ингээд зарах борлуулах хэрэгцээ үүсдэг. Гэтэл нөгөө уран бүтээлчд маань анхын шатны профайл зургаач гэдэг юм уу те ядчил нөгөө нэг фейсбુકийнхаа профайл зургийг ч юм уу тэр CV-гээ бэлдээгүйгээс болоод цаашлаад гэх юм бол кастинг бол бид нар нээлттэй сонгон шалгуулалтыг зарладаг тэрэнд нэг итгэвтэй оролцдоггүйгээс болоод бас бид нар ямар хэн хаана юу хийж байгааг бас мэдэхгүй тохиолдлууд бол байдаг. Яг бид нар бол ерөнхий үнэлгээг бол мэдж байгаа. Үнэлгээгээ бол нэг юм амар юм шууд юуны бид нар зах зээлийнхаа тодорхой үнэлэмж буюу борлуулалтынхаа тоо мэдээлэл дээр үндэслээд гэхдээ тухайн хүнийг нэг за энэ бол A юм энэ B юм гэсэн нэг юм одоо шууд шүүлтүүртэй бишээр гэхдээ тодорхой бид нар үнэлгээ бол мэдж байгаа. За энэ үнэлгээгийнхаа дагуу бид нар жүжигчтэйгээ ажилладаг. Цаашлаад гадагшаа ч гэсэн яг тиймэрхүү тохиолдлууд бол гарсан. Одоо биднэрт яг ингээд санал болгооч ялангуяа эрэгтэй жүжигчдийг санал болгооч саяхан хятад улсаас бол надтай холбогдоод тэгэнгүүт нь яг за би яг өөрийнхөө төсөл дээр ажиллаж байсан юм жүжигчтэйгээ бүгднийг танилцуулъя гэд тэр CV-г ингээд хүний өмнөөс л ерөнхийдөө ингээд бэлдээл тий агент олоод явуулчихсан. Тэглээгээд өнөөдөр бид яг Монголдоо бол нэг жүжигчин Чинзооч гэдэг юм улс төрийн байгууллага продакшнууд гэж байгаа бол гадаад бол бид ч угаасаа л хүсүүсээгүй нэг Монгол тий нэг л хүмүүс эдэг. Тэгээд кино урлагийн зөвлөлийн өмнөх ажлуудаар бас нөгөө бид ингээд хамтдаа Бусааны ч юм олон улсын наадмын маркет дээр оролцоход бол яг л юм гоё амин ихтэй болж чаддаг. Тэгээд сая бас ингээд нөгөө энэ онуудын кино урлагийн салбарын бас нэг хөгжил дэвшлэн сая 90 жилийн хүрээнд ч гэдэг юм бид нар маш олон уулзалтууд юмнууд дээр ингээд идэвхтэй оролцсноос болоод бас илүү юм нэгдэж чадж байгаа буюу одоо юм нэгдэж чадж байгаа. Гэтэл гадагшаа бол бид яг энэ нэгдмэл байдлаараа байж ажил илүү амжилттай явах байх гэж харж байгаа. Жүжигчдийн хувьд бол одоо жишээ нь яг үнэндээ бол жоохон бүдүүлгээр хэлэхэд бол нэг тийм харцах дээр явж байгаа юм шиг л бид чинь дийл хийдэг шүү дээ. Тэ ингээл одоо чин зэрэг очиод уулзаал тайд идгээл та нөгөөдх нь тэйдээд жоохон тэгчгүй ингэж хөвж гэдэг юм уу те нэг юм. Энийг ингээд бид нар нэг тийм юунд оруулах ёстой л дууган чинь стандартд оруулах ёстой. За тэгээд жүжигчд уран бүтээлчдийнхээ арх шиг хамгаалдаг одоо сая төрөмс байгууллагууд ч гэдэг юм уу те. За мөн одоо төрөөс ч гэдэг юм уу те. Ингээд төрөөс болон одоо төрөөс бол бидний нөгөө хууль эрх зүйн талаас нь нийгэм талаасаа бид нарыг уран бүтээлчтэй хамгаалдаг те. Бас ингээд түгээдэг энэ тал дээр нөгөө тал дээр төрөмс байгууллага маань өөрөө бас эрх зүйн талаас нь тэр нөгөө одоо энэ бизнесийн байгууллагатай харьцах зарчмын тал дээр ч тэр хууль эрх зүйн тал дээр ч тэр одоо ингэж ажилламаар юм шиг санагддаг. Түүнээс одоо жишээ нь Батад оржоо баяраа энтергээл тусдаа очиж уулзаал те ингээл энэ өөрөө нэг тийм жоохон тийм төвхтэй юу?
Мэдээж яг бид нар ч бол яг л тэгэл хүн болгонтэй л нэг бүрчлэн л уулзж байгаа шүү дээ. Тэгэл бид нар ч бас мэдээж хүндрэлтэй асуудал гардаг. Нөгөө талдаа бид нар ч нөгөө төсвөө за олон ангит кино байх юм бол нөгөө тухайн жүжигчний орох сцений тоогоор гаргадаг байгаа. Нэг ангит кино байх юм бол тухайн жүжигчний ажиллах хоногоор нь тодорхой үнэлэмжийг нь гаргацдаг. Тэгээ бид нар бол тэр саналаа хийлдэг. За та энэ манай энэ кинонд тоглосноор 30 хоногийн зураг авалттай аж гэдэг юм уу те. Эсвэл ингээ гол дүрний юм гэдэг. Тэгэл мэдээж тэрэн дээр чинь тэр болгон дээр тодорхой дийл явагдана. Гэхдээ энэ дээр чинь бол одоо ингээд зохицуулчих хэрэгтэй байхгүй. Продюсерийн холбоо байгуулагдах юм бол манай жүжигчид уран бүтээлчдийн одоо эсрэг айгу том дуу хоолой гараад ирж байгаа байхгүй юу. Одоо жишээ нь үнийг чинь барих боломжтой болчихно тий. Одоо сахилга бат гэрээний асуудал дээр ингээ продюсерийн холбоо гараад ирнэ. Тэгэнгүүт эргээд яг энэ үйлдвэрчний эвлэл гэдэг зүйл байх шаардлагатай болчихж байгаа байхгүй юу. Эсвэл хамтын удирдлагын байгууллагч гэдэг юм уу тий. Тэр хүний тоглосон бүтээл энэ студ продакшн ч юм уу энэ уран бүтээлч ингээд гарах тоолонд нь төлбөрийг авдаг ч гэдэг юм уу. Ингээд холбоотуудын гол үүргүүд ингээд яг утгаараа ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо ингээд продюсерийн холбоо байгуулагдлаа чинь зөө. Тэгэх юм бол манай нөгөө кино уран бүтээлч чи эднэрийг яг ингээд одоо бүх хууль дүрм журмаар ажиллах болох юм шүү. Тэгэхээр яалтчгүй үйлдвэрчний эвлэл та бүхэн байгуулах юм. Тэгээд энэ одоо бид нар бас яг энэ чинь бас бид нарс ярьж байгаа шүү дээ. Одоо энэ продюсерүүд бас ингээд яриад холбоогоо байгуулад энэ чинь айгүй зүв байхгүй. Энэ чинь бид нар нэг юм зарчимд орох гэдэг шүү дээ. Аливаа асуудлыг ингээд яг хууль дүрмтэй юм зарчимтай болох гэдэг шүү дээ. Тэгээд түрүүний одоо жишээ нь уран бүтээлч жүжигчид ч гэсэн бид нар яг өөрсдөө яг нөгөө үннээр нь яг шүүх хэрэгтэй байхгүй. Одоо тэнд яг тэдэн дөрвийн сайлантай энэ чин зэрэг гэдэг уран бүтээлч хэлтэй юм уу, хэлгүй юм уу? Би хаана ямар юм, царай цус нь ямар юм, ур чадвар нь ямар юм. Тэгээд чи ийм учраас эдэн дөрвийн үнэлгээтэй гэдэг бид нар ил тод байх хэрэгтэй. Энэ шудраг асуудал. Тэгээ ингээд ирэхээр уран бүтээлчд өөрсдөө бас бие авч явах байдал жүжигчдийн өөрийнхөө ур чадвар дээр хариуцлагатай болоод ирнэ тийм. Ингээ хариуцлагатай болоод би ийм үнэлгээний дотор явж байгаа юм байна штэ гэдэг хүн үннээр нь харах хэрэгтэй байхгүй. Манай салбарын статус нэг жоохон тааруухан байгаа болохоор гэдэг юм уу. Бусад бизнесийн байгууллагад ойлгуулах тэр талнаас жоохон хэцүү ойлгож харилцсан одоо төвчлөлцөд ажиллах нь бол жоохон хэцүү байгаад. Гэхдээ яванд бол энэ өөрчлөгдөж байгаа. Одоо ялангуяа юм татврын хувьд ч гэсэн хөнгөлт үзүүлээд эхлэхэд тухайн бизнесийн байгууллага ч гэсэн ашигтай байхгүй. Киноны төслийг ер нь бизнесүүд яаж дэмждэг, хэр нааштайгаар хүлээж авдаг, санааг нь харддаг юм уу, зохиолын харддаг юм уу, найруулагчийн, жүжигчний харддаг юм уу, яг юуг нь харж байгаа. Яг л энэ нөгөө яг бизнесийн байгууллага талдаа тий одоо яг зүгээр ижил төрлийн бус үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай уулзаад үнэхээр бас одоогоор бол төвхтэй л да. Энэ цаашлаад гэх юм бол яг бас нөгөө нэг статус гэдэг юмтай амар холбоотой байгаа байхгүй. Тухайн салбарын статус тий. Тухайн салбарын статус маань хэр зэрэг нэр хүндтэй байна вэ гэдэг чинь энэ бас айгүй их нөлөөлдөг. Тэгэд манай салбарын статус нэг жоохон тааруухан байгаа болохоор гэдэг юм уу. Бусад бизнесийн байгууллагад ойлгуулах тэр талнаас жоохон хэцүү ойлгож харилцсан одоо төвчлөлцөд ажиллах нь бол жоохон хэцүү байгаад. Гэхдээ яванд бол энэ өөрчлөгдөж байгаа. Одоо ялангуяа юм татврын хувьд ч гэсэн хөнгөлт үзүүлээд эхлэхэд тухайн бизнесийн байгууллага ч гэсэн ашигтай байхгүй. Тэнгүүд одоо Солонгос киногаар ярих юм бол нэг product placement тэ нэг Maxim Coffee байгаа ч гэсэн тэр компани бол ингээд тэр кинотай хамтарч ажиллах нь өөрөө маш ашигтай байдаг. Одоогор бид яг нэг бизнесийн байгууллагатай энийг төдийлө ойлгуулж чадаагүй байгаад байна л да. Гэхдээ сая бас бид нар тэ нэг айгүй гоё тийм нөгөө үйл ажиллагаа болсон тэр үед бол бүр яг л энэ бол бүх боломж нь ингэж хамтарч ажиллавал үнэхээр нээлттэй байна гэдэг нь харагдсан. Тэр нь бол Монголын маркетингийн холбоо MMCG компани кино зөвлөх хамтраад яг Монголын шилдэг 100 топ аж ахуйн нэгж Сионер уулзалт тасартай мэдж байгаа бох тийм. Тэр уулзалтын дээр яг манай продакшны продюсерууд хувь бас хуваараа хийж байгаа найруулагч продюсерууд ирээд өөрсдийнхөө төслийг видео хэлбэрээр танилцуулсан байхгүй. Тэгэхэд бол одоо нөгөө тэр 100 CEO ч л мөнгө төгрөгөөр шийдэж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэднэрт энэ жилийн хувьд 26 онд энэ продакшн ийм том төслүүд хийх гэж байна. Энэ дээр санхүүжилт хийвэл бид нартай ингээд холбогдорой гэд бид нар зохион байгуулад яасан. Тэр бол маш хөрхөн арга хэмжээ болсон тийм. Сионер бол яг шийдвэр гаргахтаа жишээ нь энэ төслийн ашигын маржин хэд ингээл шууд асуун штэ. Хамгийн ихний асуулт бол ер нь хэд байдгүй вэ? Ер нь бол ашигын маржингаа бол бид ямар юу тохиолдолд вэ гэдэг бид нар бол өөрсдөө бол нөгөө юм одоогор бол яг
Orange Entertainment те за цаашлаад Nomadia Pictures, Voo гэдэг платформ болго өөрийн гэсэн original serial-ыг хийхэд тулд илүү итэр хөрөнгө оруулагч нар ахгүй. Тийм болохоор бидний бас нэг юм бид нар заавал одоо ус зарж байгаа компани ч юм уу барилга зарж байгаа компаниас мөнгө авах нь бидэрт юу сонирмж. Бид нар бол дотоодын хөрөнгө оруулалт би киноныхаа хөрөнгө оруулалтыг дотооддоо ингээд хэдэн компаниуд маань нийлээ шийдчих чадаад байгаа. Бид нар тэгэхээр бид нар илүү бидэрт юу хэрэгтэй байгаа вэ бизнесийн байгууллагатай гэвэл хамтарч ажиллах киногаар дамжуул танах бүтээгдэхүүн үйл ажиллагаагаа сурталчлаач. Танаа бүтээгдэхүүн үйл ажиллагааг киногаар дамжуул бид нар олон нийтэд хүргээ тэрэн дээр танах ийм саппортууд үзүүлээч. Тэр нь зөвхөн мөнгөнд дэмжлэг биш бартер бүтээгдэхүүн, локейшн, одоо транспорт, одоо юу вэ те кампинг ч гэдэг энэ зардлууд дээр хамтарч ажиллаач гэдэг саналуудыг бол илүү тавьж явдаг байгаа. Нэг кино бол ойролцоогоор 10-20% ашигын маржинтай байх нь гэж байна. Тэгээд нэг кинонд одоо Orange Entertainment-аас ч юм уу те ямар нэгэн продакшнаас зарласан кастингд ороод за чамд ийм дүр санал болгож гинөө. Энд ингэ тоглооч ээ. За энэ кино бол ингээд ийм өндөр үзэлттэй байна гэж бид нар төсөөлж гинөө гэд. Ийм саналууд ирэхэд яг ямар үзүүлэлтийн та төрүүлж авч үзэх үү? Яг хөө тэгэл одоо нөгөө эдгэрч болог өөрсдийнхөө нөгөө тоон үзүүлэлтэн дээрээ суурилж төсөөлөл гаргаж байгаа. Тэгээд нийт массынхаа үзэлтийг одоо хандлагыг харж бас юугаа гаргаж байгаа тийм. Бид нар уран бүтээлчд бол үндсэндээ бол ер нь хамгийн нэгдүгээр зохиолын л хардаг. Миний хувьд бол тийм зохиол ямар байна тийм. За та нарын төсөөлөл төсөөлөл тийм. Тэгэхдээ яг зөвхөн биднэрт яг тоо чухлуу, чанар чухлуу гэдэг л бас их тийм өөр ойлголт болчиход байгаа байхгүй. Төслийнхаа бас нөгөө ранкаас шалтгаална. Үнэхээр одоо co-production хийж байгаа олон улсын хамтарсан төсөл ах юм бол мэдээж үнэлгээ нь өндөрсөөл явна. Тэгээ дээрэс нөө дамжуулалтын сувгууд хэр олон байгаагаас шалтгаалж байгаа байхгүй. Би одоо нэг бүтээгдэхүүн хий гэж бодвол тэр бүтээгдэхүүнийг би ганцхан сувгаар гаргах юм бол тэрний төсөв мэдээж бага. Би олон сувгаар гаргах юм бол миний орлого маань олон сувгаар орж ирэх болохоор би тодорхой төсвөө өндөр тавьж гэдэг юм. За тэгвэл телевизийн борлуулалт телевизийн киног бол бүр ондоо яад бол телевизийн зөвхөн реклам зар сурталчилгаанаас мөнгө олдог буюу түрүүний хэлсэн тэр нөө бизнесийн байгууллагуудаас 100% шууд хамааралтай болоод ирнэ. Энэ цагт мөнгө олно гэдэг тийм амар биш болохоор дахиад хумигдаад ирнэ. Гэлсэн мөртлөө олон ангид чинь олон цаг зарцуулах гэдэг. Тэгснэ нөгөө нэг ангитаасаа хямдхан үнэлгээтэй байхыг ч үгүйсэхгүй. Яг сериалын тэнгууд давуу тал нь жүжигчд буюу ялангуяа залуу жүжигчдэд нөгөө олгох боломж нь бенефит нь юу байдаг гэхээр сериалч нэг бүх телевизээр үнгүү цэцэгдэн тэр хүний нөгөө карьер буюу олон танигдах залуу уран бүтээлчд илүү ашигтай байдаг ч гэдэг. Тэгэхээр яг энэ дээр юм тогтсон үнэлгээ гэдэг өөр амар өрөөсгөл. Дээрэс нь хүн урманагч нөө чөлөө зах зээл дээр хүн өөрийгөө хэрхэн үнэлэх нь тэр хүний дурахгүй. Тэр хүн юу ч хэлж болно. Тэрийг бид нар өөмөө гэж хүлээж авахгүй. Окей, та ийм байж болно. Бид нар тэгвэл ийм байна. Одоо хойд цөмөр яах вэ гэд тэгэл дийлээ асуудал явагдана. Жүжигчнээс за яг одоо ингээд нийт киноны зардлыг аваад үзье л да. Ер нь дунджаар нийт зардлын хэдэн хувь нь яг юунд зарцуулагдж байна те. Одоо тэр зардал нь бас одоо ингээд эдийн засаг янз бүр л байна шүү дээ. Унжаага үедээ унжийн. За ямар зардал дийлэнх нь түлхүү та бүхэн хамгийн их дарамт болж байна. За ер нь бол яг дарамт гэхээс илүү юунд илүү зарцуулагддаг хүсэн үсээгүй бид нар цалингийн зардалд дийлэнх баг нийт төсвийнхаа 60-аас 70% зөвхөн цалингийн зарцуулцдаг л да. Энэ нь яг эсрэгээр яг тухайн нөгөө цалингийнхаа зардал буюу сайн уран бүтээлч тавах гээд байна тий. Тэгэхээр бид нар цалингаа өндөр гаргаад байгаа мөртлөө нөгөө яг нүдэнд буюу үзэгчдэд харагдаад байгаа нөгөө визуал буюу нөгөө энэ жижиг хэрэглэл нөгөө нэг логистик нөгөө гой байгаль нөгөө нэг юм одоо гэдэгтээ баг мөнгө зарцуулаад ирэхээр үзэгчдийн хүлээж авахт нь нэгсэндээ жоохон тааруу байх магадлал байдаг. Тэгэнгүүт цалингийн зардлаа багасгаад тухайн продакшн зардлаа нэмье гэж бодонгууд уран бүтээлчдийн маань чанар бас хүссэн үсээгүй цалинтай холбоотой болчдөг. Тэгэхээр энийг нь яаж балансыг нь зөв тааруулах вэ гэдэг л өөрөө айгүй том асуудал болж ирдэг. За мэдээж одоогоор бол хамгийн өмнөх одоо үеүүдтэй харьцуулахад бол урсгал зардал бол маш ихээр нэмэгдэж байгаа. Тэр бол хувцас одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн гэдэгтэй адилхан. Мөн дагаад дараа нь татврын зардал гэдэг бол өөрөө биднэрт бас айгүй том дарамт болж ирдэг л дээ. Ягаад гэвэл гэхдээ биднэрсээ жоохон байхгүй хүн болгоно л дээ. Бүх салбарт энэ татврын юу бол байдаг. Тэгээ ерөнхийдөө бол одоо манай салбар бол яг юм зөв голдрол руугаа орж байгаа. Одоо жишээ нь ингээл урд нь бол тэгдэг байлаа штэ. Одоо зах зээлийн хойш ингээл бүх ингээл кино
бөгөөд урлагийн салбарууд байхгүй болоод бүхэд чөлөөт уран бүтээлчд болоод тэгэл өстө байраа тавьхан тавиал зархан зарж байгаа л ингээ кино хийдэг. Тэгээ шатчул тэгэл тэр хүний хувь заяа хэцүү болчтой гэж гэдэг юм уу. Ингээд тэр хөгжлийнхаа процессд явсаар байгаад одоо ингээд эргээд энэ студ продакшн компаниуд маань өөрсдийн гэсэн юм том продакшнуудтай болоод байна шүү дээ. Одоо жишээ нь Orange байна те. Namadi Pictures байна, хүлээгүй байна гэдэг ч юм уу. Эн чин өөрөө яг ийм зөв системээр зөв одоо гэрээ контракттай киноны чинь процесс өөрөө зөв болоод эхэлж байгаа байхгүй те. Нэг билет авлаа шууд нэмэгдэх байдлаар real time-аар ингээд тэр систем нэмэгдээд явна гэсэн. Тэгэх юм бол энэ нь бол яг ингээд хэний кино үнэхээр өндөр үзүүлэлттэй байна те. Кино театрт хэнийх одоо топ 10-т орж байна. За хэнийх фейлт ч үгдэг ингээд ил тод шилэн байдлаар бид нар хийж байгаа юм. Сая өнгөрсөн жилийн статистикийг харсан чинь 50 гаруй кино нээлттэйсэн байсан уу? 30 гаруй те кино театруудаар. За ингээд кино театруудаар гарсан кинонуудыг ирэмблээд орлогын түвшнээр авч үзээ те ашигтай байна, ашиггүй байна, фейлдсэн байна. За энэ бол амжилттай болсон байна гэ. Ингээд үнэлж яхаа явцад ер нь та бүхэн өөрсдийнхөө үнэлгээг хэр олж харж байна? Уран бүтээлчд үү? Тийм. Үгүй яах вэ? Ер нь бол одоо харин тийм тэгэхээр юм үнэлэмж нь хүртэл их тийм тодорхойгүй байгаа байхгүй. Хуу уран бүтээлч өөрсдөө их дур зоргоороо үнэлдэг. Тэ одоо тэ. За магадгүй энэ бол хувь хүний өөрийнх нь л одоо асуудал л да. Гэхдээ энэ чинь нэг тийм яг одоо бас нэг бодиттой баймаар шүү дээ. Зах зээлийн хувьд бол яг бид нар бол яг тэр нөгөө түрүүний өөрөө чи хэлдэг тэр нэг 35 за кино театраар 35 те даа тэгэхэд IPTV OTT платформоор давхар олон ангид бол нэг ангидуд нээж цаашлаад гэмбэл телевизэн сувгийн шинэ сериалууд ч гэдэм ингээд харахад бол бид нар бол яг нөгөө аль нь өстө фейлдж гэн аль нь ашигтай гэдэг бол хараал яг мэдчихэж байгаа тоо үзүүлэлтээр нь хараад тэгэхэд бол яг нөгөө талдаа бол одоо нэг 30 киноны за 5 нь бол үнэхээр сайн яваад нэг 5 нь бол тодорхой марж ашигынхаа юун дээр амиа барьчд баланслаад бусад хэд нь бол бас жоохон хэцүү байдалд орж байгаа нь бол харагддаг. Гэлээгээд нөгөө талдаа энд нөгөө хэцүү байдал тэнд бол жүжигчд бол ажиллаа л хийж байгаа байхгүй. Тэр хүнд нөгөө тухайн кино унсан нь бол нөгөө тэр жүжигчний буруу бас биш байхгүй. Яагаад гэвэл тэр хүн бол ажиллаа хийсэн. Тэр кино унна гэдэг чинь асар олон шалтгаанаас болж унж байгаа шүү дээ. Зөвхөн жүжигчний ажиллагаа магадгүй энэ чинь яг л нөгөө кино уран бүтээл зүгээр багийн ажиллагаа. Хуучин бол найруулагчийн бүтээл гэж ярьдаг байсан шүү дээ. Одоо бол бас найруулагчийн бүтээл гэхээс илүү энэ бол багийн ажил. Тэгээд хөрөнгө оруулалт, тэнд чинь маркетинг, цаашлаад борлуулалтын дийл тухайн жүжигч зүгээр тэгэл зураглаач уран чадвараас ахуулаа бүх юм нөлөөлдөг. Нэг зүгээр энгийн жишээгээд зүгээр ёс суртахуун хүртэл энэ киноны унах унахгүй нөлөөлнө. Жишээ нэг кино би нэг кино хийгээд нэг жүжигчин хин нэг тоглуулчихсан байла. Яг миний кино борлуулалтанд гараад ирсэн чинь нөгөө жүжигчин маань ямар нэгэн ёс суртахууны хүмүүжлэгүй байдлаас болоод олон нийтийн юм сошиал сенсац ч юм уу бүлийн дүртлөө гэхэд шууд киноны борлуулалтанд тэр чигтээ нөлөөлөл тэр кино нь гэлээгээ тэр жүжигчин би тэр асуудлаас өмнө аль хэдийн нэг гэрээгээ тэр хүн болол цалингаа аль хэдийн авчихсан. Энд хинүүс хохирж үлдчихэж нөхөр нөгөө хөрөнгө оруулагчид нөгөө продюсерууд л хохирж үлдчихэж байгаа. Тэглээгээд буцаад нөгөө жүжигчиндээ та ёс суртахууны ийм зөрчил гаргасан гэж одоогоор бол бид нар нөгөө ярилцах юу байх гэрээ байхгүй яагаад бол бид нар зөвхөн тухайн продакшн үе дээр хөлсөөр ажиллах гэрээ хийчдэг болохоор ямар нэгэн агентлагч юм уу тэр хүнтэй төлөөлж харьцаагүй. Тэгэхээр ямар нэг өөрө хүлээдгүй хүлээдгүй. Кино төсөл одоо төслөөс дуусаад хаалтаа хийх хүртэл аль тал нь өөрө хүлээхгүй зөвхөн жүжигчин биш. Тийм, ер нь бол яг тухайн нөгөө нэг гэрээнийхээ хугацаанаас шалтгаална л да. Мэдээж яг юу яана л да. Одоо маркетингийн үеэр, борлуулалтын үеэр ингэж дэмжиж ажиллана, ингэн зураг авалтын үеэр ийм байна мэн гэд гэрээн дээр байгаа ч гэсэн тухайн гэрээ магадгүй тэр кино борлуулалтанд гарахад дууссан ч ахыг үгүйсэхгүй байхгүй. Тэгэхээр нөгөө тэрэн дээр буцаж эргээд юу яагаад байгаа. Яг одоо яг энэ систем чи өөрөө нөгөө жишээлбэл Солонгос, Хятад энтерт те ингээд Америк энтерт бол ийм систем байдیں۔ Тэр системийг бид нэр ингээ 23 оноос эхлээд хийгээд хөгжүүлж байгаа. Одоо ингээд кино театруудынхантай холбох, IPTV OTT-тэй холбох үйл ажиллагаа руугаа орж байгаа. Тэгэх юм бол өргөө кино театрт жишээ нь Orange-ийн хийж байгаа кино
нэг хүн билет авлаа шууд нэмэгдэх байдлаар real time-аар ингэж тэр систем нэмэгдээд явна гэсэн. Тэгэх юм бол энэ нь бол яг ингээд хэний кино үнэхээр их өндөр үзүүлэлттэй байна те кино театрт хэнийх одоо топ харавт орж ийн. За хэнийх фейлт ч үгдэг ингээд ил тод шилэн байдлаар бид нар хийж байгаа юм. За IPTV OTT-г ч гэсэн бид нар эндээ бас холболтоо хийнэ гэж бодож байгаа. Тэгэх юм бол бас хэний бас кино илүү сайн үзэгдэж байна те ямар борлуулалттай байна гэдэг нь яг шударгаар гараад ирэх. Тоо өөрөө амар чухал. Тэгээд хуучин одоо бас харьцангуй киноны 3 хоногийн тоо өмнөх танаа нэвтрүүлэлт дээр ч гэсэн тэр нэг Gilbag Prime Cineplex-ийн цэглэл орж явахдаа ингээд тэд нэг тоо зарладаг болчихсон тухайгаа ярьсан шүү дээ. Энэ тоо өөрөө зарлахгүй байснаар ямар хорь хохиролтой вэ гэхлээр хөөс өвсдөг байхгүй юу. Хүмүүс магадгүй ялангуяа за одоо production компаниуд бол харьцангуй угаасаа тэр чин татвар матвар дээр өчнөө тоо нээлттэй юм дээр худлаа ярихгүй яг нэг уран бүтээлчд юм уу хуваараа уран бүтээлчсэн эцэндээ ч гэдэг юм уу зарим үед юм өөстө тэгсэн алсан гэсэн. Тэгсэн гэдэг ингээд яарчдаг. Тэгвэл тэр ална гэдэг тоо байхгүй шүү дээ. Тоо л байгаа тий. Гэтэл нөгөө алсан гэдгээс нь ярингууд нөгөө нэг кино жүжигчин ч юм уу за зүгээр ингээнээр ярих юм бол жүжигчин чанаа зураглаач нь эдгээрээс амар их мөнгө олж байгаа. Эдгээр бол алаад байгаа гэд өөрийнхөө үнэлэмжийг зах зээлээс гэтрүүлсэн үнэлэмжээр ингээд яриад үнэлээд тэгээ нөгөөдөх төр чинь дийл хийхгээл бас хоёр талдаа гараад тоогоо хардаг бол бүх юм ойлгомжтой. Одоо чинь ялангуяа кинотеатр бол харьцангуй бокс офсоо зарлаад байна шүү дээ тий. Гэхдээ энэ болгонд бүр юм шилэн байх юм бол бүр ашигтай. Дээрээс нөгөө хэрвээ шилэн байгаад яг өдрөдөртөө тухайн киноныхаа борлуулалтыг харж бол ядчил продюсерууд за одоо ямар маркетинг хийх вэ? Одоо юугаа өргөх вэ? Манай кино бүр унчлаа шүү дээ. Одоо энэ уналтандыг нь яаж бид өсөлт болгох уу гэдэг дээрээ хүртэл ингээ ажиллах бүрэн боломжтой болохоор бидний хамгийн бас хүсэж байгаа зүйл яг энэ шилэн буюу энэ тоо ил байгаасаа гэдгийг л хүсэж байгаа. Ингээд бүх юмд их тийм нөгөө шүүмжлэлтэй хандхаасаа илүү уран бүтээлчид өөрсдөө уран бүтээлийнхаа чанар чансаанд бас анхаарах хэрэгтэй. Энэ өөрөө бүх юмны одоо суур нэг байгаа байхгүй. Хүн л хардаал одоо байгуулгал хардаад ахаас биш яг уг уран бүтээлийн чанар одоо яг хаана ямар төвшөнд яригдж байна вэ гэдгийг бас тодорхойлох хэрэгтэй. Тэрнийг дагаад аж ахуй нэгж хөрөнгө оруулалт хийх нь олшрон нөгөө талдаа улсч дэмжих нь олшрон те ингээд энэ кино урлыг дэмжих одоо энэ бизнесийн байгууллагууд маань ч гэсэн ингээд олшроод ирэх асуудал. Нөгөө талдаа эднэр маань өөрөө эргээд уран бүтээлээ нөгөө яг бодитоор нь чанартай чанаргүй уран бүтээлийг бас дүгнж чаддаг одоо нөхцөл байдал те. За яг энэ бол болж байна гэдэг асуудал. Тэгээ бид нар яг тусдаа ингээд нэг юм хүн болгон өөрсдийн толгоондоо нэг тийм дүнэлт хийчихэд яваад байгаа байхгүй. Сайн кино гэж энийг хэлнэ. Нэг бол муу кино гэж энийг хэлнэ гэдэг нэг тийм хүн болгон өөрсдийн нэг юм юутай. Тэр үл яг хүний эрхэлтэй. Тэгэхдээ бас бид нар уран бүтээл юмнуудаа бас яг сайн дүгндэг байх хэрэгтэй. Сошиалоор одоо жишээ магадгүй энэ бол зүгээр яг саяны ундрал дараа хэлдэг бол тоон баримтыг л одоо жишээ харуулахын системүүд эхний ээлжинд бол одоо хийж ийн гэж байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол уран бүтээлийг одоо жишээ нэгдэг яг одоо сошиалоор их тийм одоо хөөсөрсөн киног сайн кино гэж хэлэх бас нэг талдаа өрөөсгөл. Нөө шилэн биш юунууд маань яадаг вэ гэхээр байж байгаа сарын нэг сар болгоны 10-наас 15-ны хооронд нэг юм Excel-ийн хүснэгт хүчдэг. Гэтэл тэр Excel-ийн хүснэгт бид нар бол итгэдэг. Ягаад гэвэл бид нар нэгэн талын дотоодын салбартаа байгаа итгэлцэл одоогоор байгаад байгаа. Гэхдээ энэний чинь дагаад маш их хардталтууд давхар үүсэж байгаа байхгүй тийм. Энэ салбарт одоо нэг ойролцоогоор 700 орчим уран бүтээлч байна гэсэн тоо танахаас гаргасан байна тий. Кино урлагийн зөвлөлөөс за нийтдээ бол онлайн түгээлтийн 8 платформ за 9368 судалтай 15 кино театр манад үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тэгээ 700 орчим одоо уран бүтээлч ажиллаж байна гэсэн байна тий. Ингээ харахаар хүртээмж ер нь гайгүй байгаа юм биш үү? Тэгээд тэд нартайгаа одоо энэ кино театруудын энэ онлайн түгээлтийн 8 платформ за тэгээд тэр нөгөө юу гэдэг одоо бусад стриминг те стриминг үйлчилгээнүүд эднэртэй ер нь уран бүтээлчд яг яаж тохиролцож байна? За одоо үнэ ярих гэж. Яг ер нь бол одоо бол бас харьцангуй гайгүй би 9 гэсэн үү сая дээр тоогоор те 8 9 платформ байна гэсэн үү те. Миний мэдхийн нэг 13 4 байх шиг байсан. Би бас нэг киногоо өгч ирсэн. За тэгээд ихэнх нь одоо ер нь одоо шилэн биш байсан. Тэгээд ерөнхийдөө нэг сараараа тооцоо хийдэг. Тэгээд энэ бас нэг тийм бизнесийн хувьд айгуу тийм бүдүүлэг зарчим үйлчлээд яваад байдаг те.
За сард танах тэдэн кино үзсэн шүү. Тэдэн хүн үзсэн шүү гэхээр за ойлголоо гэхээс ямар ч арга байхгүй. Нөгөө шодрог өрсөлдөөн ч гэдэг юм уу. Нөгөө нэг хардах сэрдэгч гэдэг юм уу. Энэ асуудал ингээд нөгөө зарчим нь өөрөө буруу болохоор ингээд дагаад тэрнийг дагсан юм буруу юмнууд байж л байгаа юм л да. Тэгэхээр одоо бол харин харьцангуй ихэнх платформд бол шилэн болцсон байна лээ. Сая сүүл тий шилэн болцсон байна лээ. Тэгээд нийт одоо жишээ нь одоо платформын чинь 60-аас 70%-ийг жишээ нь инновашн дангаараа одоо жишээ нь бүрдүүлж байгаа хэрэглэгчийн хувьд. Бусад нь нийлээд 30 гэж байгаа шүү дээ. Бусад нийлээд 30 гэж хата. Тэгэнгүүт ганц энэ одоо 60-аас 70%-ийг бүрдүүлж байгаа энэ платформ чи өөрөө нөгөө шилэн бус болохоор л ингээд бас аюу төвхтэй байдал үүсдэг. Жишээ нь тийм яваад байна. Тий, одоо яг ер нь бол энийг уг нь бас хууль эрх зүйн талаас нь зохицуултанд оруулах л өстой асуудал л да. Тэгээд нэг талдаа бол яг жоохон монопол маягтай явж байгаа л юм л асуудал. За, дээрэс нь одоо миний мэдхийн өргөө кино театр чинь бас нийт одоо үзэгчдийнхаа 60-аас 70% бүрдүүлдэг гэж бай судалгаа байдаг баха. Тэгээд бусд нь хилээд бас 30 ч байна уу тий. Тэгээд ингээд бодохоор бас нөгөө өргөөгийн маань одоо нөгөө уран бүтээлчд одоо бүтээгдэхүүнээ аваачаад үзүүлэхтэй нэгсэндээ энэ чинь лангуу. Энэ лангуугийнхантай тохиролцоо гэдэг бол яг нэг өгүүлэх жоохон төвхтэй. Энэ бол одоо бүгдэнд нь л ил байгаа асуудал. Одоо жоохон төвхтэй асуудал байдаг. Энд одоо хувь батад орж очоод л хэлэм хэрүүл тэмцэл хийгээл гэдэг яг үндэ үр дүнд хүрч чаддаггүй. Нөгөө талаасаа одоо энэ одоо OFTT буюу энэ платформоор дамжуулж байгаа хэрэгслийн маань одоо бас 60-аас 70% бүрдүүлж байгаа инновашн маань бас өөрөө бас шилэн бус байгаа нь бас их жоохон төвхтэй. Өөрөлдөх юм бол үзэлтийн мэдээлэл нь ил тод биш гэсэн. Ил тод биш тийм. Тэгээд эдгээр чинь за сар боллоо сарын тайлангаа явуулна. За танах тэд үзсэн шүү гэдэг л ийм л одоо бүдүүлэг зарчим үйлчилдэг. Тэгэхээр бид нар зохицуулахаараа энэ дээр хяналт байхгүй. Одоо тэрийг бол яг бас яг тийм үр дүнд хүрсэн юм. Ер нь бол хуулиар бол харилцаа холбооны зохицуулах газарт хамааралтай. Тэгээ яг энэ нөгөө хувь хүмүүс уран бүтээлч компани хоёрын хоорондын гэрээ учраас бас шууд орж ирч чаддгүй. Одоо бизнесийн байгууллага буюу аж ахуйн нэгжлэр очиод бид нар хөрөнгө оруулалт хүсье. Тэ бид нар төслөө танилцуулъя тэ. Хүсье. Одоо иргэн одоо батад оржоо ах маань надад туслая тэ. Окей ойлголоо чиний уран бүтээл дэмжиж сайхан уран бүтээл байна тэ. Окей ойлголоо дэмжийг. За татврын асуудал яг сая ийм бас их тийм сайшаалтай сайхан хууль бий болсон байна та 1% нэг. Эргүүлээд эн чинь энэ хүн бизнесийн байгууллага учраас эргээд би мөнгөө яаж олж авах юм чи тэрийг надад тайлбарлаад өгөөч гэхээр ингээ ярихаар ийм бүдүүлэг зарчим үйлчилж байгаа бол би бол бизнесийн хүн. Тэгэхээр энэ бол айгу хэцүү байна гэдэг ийм асуудалтай л тулдаг. Хүн мөнгөө гаргачаад хэдэн төрлийн ашиг олох уу гэдэг хүн тооцоолно те. Тэгээд тооцоолохоор лангуун айлын гэхээр энэ гэхээр тэгээд энэ лангууны чи эдөө эднэр эзэмшдэг гэхээр за тэгээ яадгийн энэ харагддаг юм уу яад эдэн хичнээн хүн үзнэг бид нар яаж мэдх юм гэхээр тэр бол байхгүй л дээ гэдэг л ийм л тэнэг хариултаа сууж идэг байхгүй. Яг тэр нь бол нөгөө нэг мэдээж бидэрт бол нөгөө сар болгоны тайлангаар ирж байгаагаар бол бид нар тэрийг харцдаг. Зүгээр тэр нь нөгөө нэг юм ямар нэг юм шууд одоо жишээ нь зарим нөгөө шилэн одоо платформуд байна шүү дээ. Тэдний чинь бид нэг өдөр өдөртөө хянаад явах боломжтой байхгүй. За өнөөдөр 1000 хүн үзсэн юм уу 100 хүн үзсэн юм уу 101 хүн болж байгаа юм байна. Өчигдөр 2 хүн үзсэн юм байна гэ өдрөөр нь хянах боломжтой. Гэтэл нөгөө шилэн биш юунууд маань яадаг вэ гэхээр байж байгаа сарын нэг сар болгоны 10-наас 15-ны хооронд нэг юм Excel-ийн хүснэгт хүчдэг. Гэтэл тэр Excel-ийн хүснэгт бид нар бол итгэдэг. Яагаад гэвэл бид нар нэгэн талын дотоодын салбартаа байгаа итгэлцэл одоогоор байгаад байгаа. Гэхдээ энэний чинь дагаад маш их хардталтууд давхар үүсэж байгаа байхгүй тий. Excel-ийг хинч хүснээр өөрчилж болно гэдэг. Тэнгүүд би нөгөө Excel-ийн хүснэгдэг тэр бизнесийн байгууллага нөгөө барилгын компаниуд юу яасан шүү аваачаад үзүүлээд яг л 8000 үзээд одоо энэ мөнгө олсон шүү. Эний тэдэн хувийн таних шүү. Би энэ дундаас наваад өрчлөлтсөн юм шиг эвгүй байдлыг үүсгэхийг үгүйсэхгүй шүү дээ. Наадыг Excel үйлчлээ гэдэг. Тоон дээр нөгөө юм явна гэдэг чинь айгүй төвхтэй болчихлоо байгаа байхгүй. Тэгтээ бол яг зарим нэг платформуд бол шилэн байдлаар өгж байгаа. Одоо яг тэдэн үзсэн байна. Тэдэн сарын тэдэн үзсэн байна гэд. Ингээд нээлттэй олчих юм бол аль талтаа уул нь бол зүг багхгүй. Тэгэхээр ингээд манайх руу бол маш олон уран бүтээлчд гомдол мэдүүлдэг. Тэгээд бид нэр өмнөөс нь за энэ уран бүтээлч ингэсэн байна. Уучлаарай бид нар тантай биш, танаа байгууллагатай биш. Энэ уран бүтээлчтэй гэрээсэн танд хамаагүй гэдэг хариулт өгж байгаа. За тэгэнгүүт нь уран бүтээлчдээсээ бид нар за та нар тэгвэл ингээд манаа дээр хаяглаад гомдлоо манайх руу шилжүүлээд ингээд бид нар та нарын өмнөөс явъя гингүүт гомдол гаргаж бас зүрхлэхгүй байгаа байхгүй яагаад тэгэхээр дараа нь бид нартай
бидний одоо контент кино төслүүдийг авахаа болчихноо. Дэмжихээ болчихноо гэдэг асуудал гарч ирдэг. Тэгээ энэ дээр бид нар ч гэсэн бас шийдэл бас гаргаад хуралдаад явж байгаа. Үзэгчдийн нүдэн дээр ингээ бүх юм нийл байж байгаа те. Энэ сайн кино болсон уу, муу кино болсон уу гэдэг ингээд үзэгчээр шүүгдэж явж байгаа. Гэхдээ та бүхэн сошиалыг ер нь яг юу гэж харж байна? За сошиал дээр ямар аюул байна гэж харж байна? Яг сошиалог ингээ харахаар бол нөгөө талдаа яг л сошиал дээр яригтаад эхэлнэ шүү дээ. Тэ муугаарч байна уу, сайнаарч байна уу? Яригтаад эхэлнэ гэж тодорхой хэмжээний амжилт. Тэр бол яалтчгүй л нөгөө массын тухайн киног үзэж байгаа үзэлтийнх нь хариу үйлдэл гэж бол үнэхээр харагдаж чаддаг. Гэтэл яригдахгүй, мэддэхгүй, хинч мэдэхгүй өчнөө кинонууд гарч байгаа шүү дээ, тий. Тэгэхээр эн чинь яригдаад эхэлж, муулуулаад эхэлж, сенсацлаад эхэлж гэж тодорхой хэмжээний борлуулалтанд юу тэр киног хүрч байгаа л хүртээмжлэлтэй. Сошиал болохоор бас бид нар хоёр талаас нь харах хэрэгтэй, тий. Одоо чинь маркетинг гэж ашиглаж байна. Нэгдүгээр, хоёрдугаар тас сошиалор манай уран бүтээлчид киногоо алдах ийм эрсдэл маш их байдаг. Тэгээ одоохондоо яг энэ мэдээллийг бид нар ил болохгүй ч гэсэн хэд хэдэн уран бүтээлчид цагдаагийн газрын энтер гэдэг яг энэ кибергэмт хэрэгтэй тэмцэх газрын ажиллагаа явж байгаа. За ер нь бол маш их орлого олдог. Энэ хулгайгаар сошиалд одоо юу гэдэг лээ пэйжүүд дээр, Telegram дээр, Facebook дээр тавиад бүр бидний төсөөс зэшгүй ашиг олдог байгаа байхгүй. Тэгэхээр яагаад уран бүтээлч тэрийг ашиг нь олохгүй байж болохгүй гэж те. Тэгэхээр бид нар энэ дээр бол бас нэг том акц хийхээр төлөвлөж байгаа. Одоохондоо энийг төр нөөцлж байна. Энэ бол ста маш хор хохирлтэй байдаг. Нөгөө талдаа энэ дээр хууль эрх зүйн орчныг нь сайжруулах буюу тухай одоо хулгай гэмт хэрэгтэнд ямар ял шийтгэл оноох уу, буцаад нөгөө алдчихж байгаа хүмүүст нь ямар одоо нөхөө олборыг олох уу гэдэг нь өөрөө чухал. Дахиад бас нэг чухал юм нөгөө ерөнхийдөө үзэгчдийнхээ нөгөө ухамсарыг буюу одоо хуурамч бичлэгтэй юмд те дээрэс нь маш өнгө дүрсний хувь чанаргүй юмд нэг 4500 төгрөг төлөх яг чанартай 6000 төлөх хоёр уул болж ялгаагүй юмн дээр нөгөө нэг одоо яад за арай илүү бага мөнгө төлөх нь ашигтай гэж үздэг юм. Эсвэл багцалчтай юм шиг байгаа юм. Тэгэхээр нөгөө үзэгчид тэрэнд нь хууртаад тэгээ тэр нөгөө гэмт хэрэгтнүүдийг нэгсэнтэй дэмжиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө хулгай юмаа гэдэг бас бидраас бас ойлгох хэрэгтэй байна л гэж. Бидэд бол одоо ер нь яг энэ оюуны өмчийн асуудлаар бол хуульд өргөн барихаар бэлдээд явж байгаа. Яг ингээд бодглохлоор одоо хинч бодсон ойлгомжтой байгаа байхгүй. Ингээд нэг киног нь зараад маш их өндөр ашиг олцдог байхад хуулиараа бол нэг 50,000-аас 500,000 төгрөг торгуулчих юм бол цаана нэртэй тэрүүг надад ашиг биш үү те. Тэгэхээр нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулт байдаг юм байна. Тэгэхээр чинь нэг 50-аас 500,000 төгрөгийн одоо бараг торгуулийг нэнэж байгаа төлөхөөр болчиход байгаа. Тэгээ торгуул нь хаашаа орох юм? Улсад орно. Тэгэнгүүт цаана маш их ашигтай те одоо хулгайгаар зөндөө кино уран бүтээлчд нь хохироод үлдчихэж байгаа тийм. Бид нар тэгэл одоо ялангуяа нөгөө IPTV-д оронгууд нэг юм холболтоор авчтай юм шиг байгаа. Эсвэл ингээ бичдэг ч юм уу те. Тэгээд авчдаг. Тэгэхээр ингээд яг энэ оюуны өмчийн тал дээр бол бид нар одоо бас хуулиа өөрчлөхгүй бол одоо болохоо байцсан байгаа. Шууд банкн дээр очиод кино гэсэн ч гэдэг юм кино театр барих гэсэн нэг өнгөт банкнд урд нь өөрт нь тийм одоо кейс байхгүй учраас өгдгүн байлээ манай уран бүтээлч. Тэгэхээр бид нар энэ цангаараа дамжуулаад зээл бас олгож байгаа гэсэн. Кинон дээр ч тэр одоо кинотой холбоотой үйл ажиллагаанууд дээр. онд кино урлагийг дэмжих сангаас нийтдээ 4 тэрбум төгрөгийн санхүүжилт олох юм төсөв байгаа юм байна. За та бүхэн яг ямар шалгуур тавьж киночдод кино уран бүтээлчдэд санхүүжилт олохын шаардлага нь хэр өндөр юм? Тэгээ сая бол 2 сарын 1-ээс 3 сарын 4-ний хооронд зарлаад хаагаад бүтээлүүдээ төслүүдээ авсан. Систем дээр авдаг. Ерөөсөө ингэж хэн нэг нь гараар ч юм уу бичгээр ингэж өгөхгүй системээ бүгэлдэг. Тэгээ хамгийн ихний ээлжинд тэр системд шаардлага хангасан материалуудаа ирүүлнэ. Хэрвээ ямар нэгэн байдлаар шаардлага хангахгүй систем өөрөө буцаачдаг байхгүй. Тэгээд
тэр систем дээр орж ирсэн шаардлага хангасан материалуудаа үзээд одоо тэр чин санхүүгийн асуудал те одоо бүх зүйлүүд байгаа ингээд тэднийг шалгаж үзээд боллоо гэх юм бол одоо манай одоо зөвлөлийн ажлын алба шалгаж үзээд зөвлөл рүүгээ оруулдаг байхгүй. Тэнгуү зөвлөлийн гишүүд бол яг креатив бүтээл талаас нь харж байгаа. Тэгээд тэрэндээ ингээд энэ бүтээл одоо энэ шалгууртаа нийцэж байна уу гэдгийг нь үзээд ярилцаа шалгуулдаг байна. Жүжигчдийн хувьд одоо тэр фестивал наадамд явхад жишээ нь бүгэлж болно те. Жишээ нь одоо жишээ нь энэ жилийн хувьд ингээд 9 сард явах төлөвлөгөөтэй ч юм уу эсвэл selection болцсон ч юм уу үедээ манад хандаж болно. Гэхдээ энэ дээр бас ингээл анхны дэмжих сангийн журам болохоор ингээл засаж сайжруулах зүйл байгаа байхгүй. Жишээлбэл чин зэрэг нэг кино наадамд 9 сард орохыгоо одоо мэдэхгүй байхгүй юу. Тийм биз дээ. Төхүүлж агаад тэр наадамаас 7 ч юм уу те 8 сард хэлнэ штэ нэг сарын өмнө. Гэхэд тэр хооронд манай сан зарлагтаа дууссан байдаг ч юм уу. Тэгэхээр бид нар бас энэ дээр ингээд зохицуулалт хийх шаардлагатай байна гэж хараад байгаа. Жишээлбэл те. Тий, яг хөө жүжигчдийн хувьд бол нэг айхтар одоо яг тим юм гэх юм бол одоо би бол мэдхгүй зүгээр яг хөө нөгөө кино нөгөө продюсер талаасаа ч тийм бүтээх талаасаа бас ингээд оролцож исэн. За тэгээд ер нь яг хөө тэр нөгөө бүрдүүлэх бичиг баримтын тал дээр бол харьцангуй гайгүй. Яг л байх ёстой юмнууд л одоо байж байгаа. Зүгээр яг гадуур манай уран бүтээлчдийн ярьж байгаа яриан дээрээс бол нэг төвөгтэй байдал нь одоо яг түрүүний баярыг хэлдэг те нөгөө санхүүгийн нөгөө чадамжийн хувьд. Тэгэхээр чи одоо жишээ нь энэ ингээд нэг юм хоёр юу гэж шүү дээ одоо жишээ нь фестивал зориулсан уран бүтээлчдэд дэмжих за тэдэн хувьч гэдэг юм уу тэрнтэй ийм шалгууртай нөгөөт нь зээлийн шугамарч гэдэг юм уу энэ ийм шалгууртай ч тэнгууд зээлийн шугамар одоо жишээ нь орлоо гэж хад нөгөө тэр чинь яг банкн дээр очихоор банк бол яг банкныхаа зарчмаар л явж байгаа юм. Таны барьцаа өрөнгө юу юм? Иргэн төлөх төлөлт чинь юу юм? Яах вэ? Бүх юм биш шаардаад эхэлнэ. Тэгэхээр ингээд нөхдөө бас ингээд унцдаг юм шиг байгаа. Тэр нь жоохон бас төвхтэй. Тэгээд өөрхий уран бич нөгөө уран бүтээлчтэйгээ арай нөгөө энтертэй нөгөө ойр жаргал зовлон амьдралаа яриад явж байгаа учраас бид нар чинь одоо нэг нүгөө бие биендээ хэлнэ шүү дээ. Тэгээд би саяны одоо жишээ нь зөвлөлөөс гаргасан энэ юуг бол нөгөө дэмжих юу сая зарлагдсан кинод. Тэгээд тэрэн дээр ингээл уран бүтээлч руугаа би явуулаад зарлагдсан байх шүү. Хугацаа юмтайгаа байх шүү гэл ингээл юм явуулахаар эргээд уулзсан яасан орсон уу юмаа төслөө танилцуулсан уу яасан гэхээр өө шин зодорч тийм байлээ. Тэр ч одоо минийхч болохгүй л тэг. Ингээл гихчлэн ингээд. Ингүүд яг нөгөө талдаа хэрвээ юм нэг хувь уран бүтээлчд бай гэж бодвол одоо магадгүй тэр материалыг бүрдүүлэхэд тэр хүнд хэцүү байх юм бол тэр хүнд хийх хэрэгтэй нэг продюсер хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр сайн продюсертэй байж заавал тэр найруулагч юм уу тэр креатив талынх нь хүн болвол тэр материал бүрдүүлээд тэр апплайдад байх ерөөсөө шаардлага. Энийг зүгээр л юм өөрийн гэсэн тийм продюсертэй бай тэр хүнийхээ хүссэн үүрэг даалгаврын дагуу хамттай харилцаж продюсертэй илүү даалгаад орхих хэрэгтэй. Тийм тогтолцоо байхгүй юу одоо. Яг тэрийг боломж бол байгаа л да. За тий үнэхээр надад амар сайн төсөл байгаад продюсер олдохгүй бол хин дээр ч очиж болно ш. Тэр бол боломж нь байна. Тийм тэгэхээр чи хувь хүний бас нөгөө хувь хүний зохион байгуулалттай холбоотой асуудал байхгүй юу. Тэр чинь бол манай дээр ингээд системээр ороод ирж байгаа зүйлийг бид нар үзээл за энэ бол цаашаага креатив талаасаа болж гэнэ үү гэдгийг л 11 зөвлөлийн гишүүд маань үзээд төрийн дөрөв одоо яг киноны 7 хүн манай дээр байдаг. Ингэж үзэл өгж байгаа. Дээрээс нь бид нар бас нөгөө сургалтуудад өгдөг. Бид нар баг бас 40 гаруй сургалтуудыг дэмжиж ажилласан. 1% татвар буцааж олгодог ийм хуулийн зохицуулалт уг нь бол байгаа юм байна. Киноны тухай хуулийн дээр те соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн дээр. Тэгээ энэ татвартай холбоотой асуудлыг та бас товчхон ярихгүй. Тий, энэ бол манай уран бүтээлчдэд маш ашигтай хууль гарсан байхгүй юу? Соёлын бүтээлч үйлдвэрлэл ер нь бол бид нэр бүтээлч үйлдвэрлэл болгож эргэж одоо санхүүгийн хувьд ашигтай байж ажил уран бүтээлч цаашаага ажиллаа хийж тээ. Тийм биз дээ. Мөнгө олохгүй кино хийгээл левел төр чинь ингээл цаашаага кино хийх нь хаагдана. Яг татварын 1% асуудал дээр болохоор яг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаггүй байгууллагаас гэж байна тий. Одоо чинь оранжс авч болохгүй нь шүү дээ тий. Жишээ эднийх чинь адилхан ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр компани одоо байгууллагаас татварт оногдуулж байгаа орлогынхаа 1%-ийг татварт өгж ахаар спорт, урлагт тий одоо кинонд өгөх боломжтой гэсэн юм гарч ирж байгаа байхгүй юу. Одоо өнөөдөр би жишээ нь манай Баяр жаргал кино хийдэг байлаа гэхэд тань дээр очиод та татварт өгж байгаа
орлогынхоо 1% л манай кинонд өгч өчээ. Тэгтээ тэргөө та татвар төгөх байхгүй юу? Тийм хууль гарсан. Тэгэхээр энийг бол манай спортынх нь нэлээд сайн ашиглаж ажиллаж байгаа. Бид бүхэн одоо энэ продюсерийнхаа холбоог анхны зөвлөгөөнөө хийхээр нь яг энэ татварын 1% асуудлаар зөвлөгөө өгж байгаа зөвлөх байгаа. Түүнийг ингээ авчираад одоо яг тоо боддог мөнгө санхүү олдог хүмүүс продюсерууд ч тийм эднэрт ингээд энэ мэдээллийг яг мэргэжлийн хүмүүсээр өгж ойлгуулахаар одоо бэлдээд байж байгаа. 1% гэхдээ яг тооны хувьд аваад үзэхээр ямархуу тоо болж бууж ирэх бол Ер нь бол нөгөө нэг өмнөх бид нар нөгөө танилцуулгаас ингэж нэг харж ирсэн. Тэгэхэд бол айгүй үр өгөөжтэй л харагдсан л да. Одоогор бол яг нөгөө туршиж ч юм авч үзсэн кейс бол алга байна. Гэхдээ энэ бол өөрөө маш том бас буцаа дэмжлэг болох нь бол ойлгомжтой харагдаж байгаа. За яг кино зүгээр юм дотоодын зах зээл дээр бид нар нэг киног ч юм уу төслийг харахтаа assumption гаргана штэ. За маар түрүүний асуулт бид нар бол нэг 10-аас 20% маржинтай л гэж ер нь ихний төслөө бол тэгэж хардаг байхгүй. За нэг иймэрхүү байх юм бол 10-аас 20. Гэхдээ энэ бол ийм гэсэн үг биш. Зарим тохиолдолд энийг хэд давж нуглах уууд байгаа. Зарим тохиолдолд буцаага унагч уууд бас байдаг. Гэхдээ ер нь бол дундаж маржингаа тооцоолоо бодохдоо заста хамгийн дээд нь 30% маржин л гэж. Дээрэс нь нөгөө нэг би түрүүн хэлсэн дэмжих сан дээр ингээ зээл олгож ийн гэж шүү дээ. Тэгэхээр бидэрт одоо бас манай уран бүтээлчдэд бас боломж гараад ирж байгаа хгүй. Шууд банкн дээр очил кино гэсэн ч гэдэм үү, кино театр барих гэсэн гингүүт банкнд урд нь өөрт нь тийм одоо кейс байхгүй. Учираас өгдгөө юм бэлээ манай уран бүтээлч. Тэгэхээр бид нар энэ цангаараа дамжуулаад зээл бас олгож байгаа гэсэн. Кинон дээр ч тэр одоо кинотой холбоотой үйл ажиллагаанууд дээр. Одоо бид нар чинь бас нэг юм үзэгч зэрэгдэл одоо уран бүтээл хоёр ч нөөрөө бас нэг юм Wi-Fi-аар холбогдож идэг. Энэ нөгөө мэдрэмж байхгүй. Мэдрэмжийг одоо гаргаж ирнэ гэдэг бол одоо мэдэхгүй байна. Гаргадаг ч юм уу ч юм. Монгол киноны онцлог яг юу юм бэ? Энэ дээр та бүхний хариулт өгөөч. Жишээ нь Солонгос кино бол одоо сериалууд бол манай телевизүүдээр маш их гарч ийн. Сүүлдээ одоо бас хятад кинонууд маш их гарч ийн. За гадны кино ингээ Монголын телевизүүдээр одоо IPTV те эднэрээр кино театруудаар бол бүр Америкийн кинонууд бол дүүрэн байж байна. Тэгээд Монгол киноны онцлог яг юу юм? Өнгө төрхөн те. Айгуу наач стогой асуулт байна. Одоо яг миний хувьд одоо жишээ нь хоёр уран бүтээлчийн хувьд боддог одоо зүйл бол Монгол кино гэж яг юу гэж тийм. Тэгээ бид нар гадны зах зээл рүү яаж гарах хэвтэй. Монгол кино гэхээр дээл өмсөд гэр дотор суугаад ахын нэр юм уу? Тэ? Ер нь бол Монгол кино гэдэг бол миний хувьд Монгол хүний оюун санаа. Нэг киног л Монгол кино гэж байгаа. Энэ өөрөө чи одоо тухайн нийгмийг, тухайн одоо амьдралын мөн чанарыг, тэ тухайн сэдвийг Монгол хүний оюун санаагаар яаж харж байгаа юм бэ? Энийг л бид нэр дэлхийд харуулах хэрэгтэй. Монгол хүний оюун санааг л харуулах хэрэгтэй. Өнөөс Монгол кино гэхээр нэг тийм мөр унаад л ингээд ах одоо тэгээд нэг түүхэн кино ч гэдэг юм уу. Яг бид нар энэ нөгөө түүх, соёл, уламжлалт шин чанар дээр энэ бол зөвхөн дэвсгэр нь багхгүй. Энэ дээр бид нар Монгол хүний оюун санаа энэ дэвсгэр дээр оюун санаагаа л үзүүлэх хэрэгтэй болохоос биш. Тэр дээл хувцсыг үзэх нь бол нэг тийм сонирн биш юм шиг зүгээр надад санагддаг баг. Дээрэс нь одоо жишээ нь бидний гадны фестивалуудад шагнал аваад байгаа кинонуудаа маш сайн нийт мастик тийм сурчилж явах хэрэгтэй. Одоо сая ундрал дараа хэлдэг шиг те яг энэ одоо ажлууд явж байгаа юм байна. Би бас одоо өнөөдөр бас дахиад мэдээлэл авчих шүү дээ. Дээрэс нь нөгөө урамшуулалт нь арай жоохон чамлалттай юм шиг. Одоо энэ гадны фестивалуудаар шагнал авч байгаа найруулагч, продюсерууд ч гэдэг юм уу те. Одоо бид нэр жишээ нь дэлхийн өөрөө ингээд нотолцсон А зэрэглэлийн 17 фестивал байна шүү дээ. Энэ фестивалуудад одоо бид нар шагнал авч байгаа уран бүтээлчд уран бүтээлээ бид нар одоо дотооддоо буюу уран бүтээлчтэй маш сайн сурталчлуул залуу уран бүтээлчид энэс үлгэр дуурайл аваад ямар гоё юм бэ те Сэнг Дорж гэдэг найруулагч ийм кино хийсэн. Энэ нь төр засаг ингэж үнэлээд те ингэж одоо юу гэдгийг одоо шийдэж гин одоо урамшуулж гин гэдэг юм уу те ингээр бид нэр би яагаад чадахгүй гэж би яагаад энэ гадны хүмүүс би яагаад одоо яах хэвээр ингэж нөгөө явбал их тийм зөв юм шиг санагдаад байна. Солонгос бол жишээ нь кино кодекс гэж байт юм байна. Тэр нь Солонгос кинонд заавал кимчи орох хэрэгтэй юм байна. За жишээ нь заавал хамбууг нь орох хэрэгтэй. Заавал Солонгос кинонд машин гарч байгаа бол суудлын бүсээ бүсэлсэн байх хэрэгтэй гэдэг юм кодекстэй байдаг. Энийг бас бид нар бас хэрэгжүүлж байгаа. Манай соёлын яамнаас
Монгол кино кодексжуулж байгаа. Бид нэр кодекс дээр ингээд ажиллаж эхэлсэн. Эхний ээлжинд бид нэр манай дэмжих сангаас дэмжлэг авсан 25 онд дэмжлэг авсан кинонууд дээр нэмэлт гэрээ хийгээд Чингис хааны хөрөг зураг дүрийг кинонд оруулсан байх, Монгол үндэсний хувцсыг оруулсан байх, морин хурыг оруулсан байх гэдэг ч юм уу ингээд кодексжуулж байгаа. Ер нь бол тэгэл яг л бид нар орчин үеийн киноч бай, одоо түүхэн киноч бай тэр зүйлүүдээ шингээгээд яваад ах юм бол за Монгол үндэстэн гэж ийм хувцастай юм байна. За Монгол хүмүүс ийм хөгжим зэмсэгтэй ч гэдэг юм уу За Монгол хүний одоо юу гэдэг оюун бэлэг ухаан нь ийм юм байна энэ гэдэг Ингээд бид нар ямар ч хэлсэн кодексжуулаад эхэлж байгаа. За мөн дээрэс нь одоо яг нэгэнт бас нөгөө энэ кино кодекс онцлог шин чанарыг яаж байгаа учраас сүүлийн үед нөгөө маш их зөв бус үг хэллэгтэй кино, дуу, уран бүтээлүүд гараад байгаа учраас энэ дээр бас соёл урлагийн газар, соёлын яам, хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх төв, хүүхд төгж хамгаалал энэ төр гэдэг манай кино урлагийн зөвлөл энэ төр гэдэг нийлээд ажлаасаа гаргаад яг энэ дээр бас бид нар одоо цензуртай байлгах талаас нь одоо үйл ажиллагаа бас явагдаж байгаа. Тэнгүүд яхаа нөгөө талдаа хит цензур гэдэг өөрөө буцаад нөгөө төлөөд уран бүтээлчдэд айгуу шүүмжлэлийг бас дагуулж байгаа л да. Яг л энэ одоо уучлаараа буцаад социализм руу ухраад байгаа юм уу би өнөөдөр үгээ хэлэх хэрэгтэй би уран бүтээлээр юу ч илэрхийлэх нь тэгээд ирэхээр одоо өнөөдрийн харж байгаа хүмүүжлээ хараач. Бид нар ийм байж одоо бид нар социализмын үед Монгол киноны нэгтгэл ингээл яг л шүүрдэж гаргадаг байсан шүү дээ найруулагчийн бүтээлийг тэглээгээд нууцсан байхгүй байгаа зү. Тэгэнгүүт тэр үеийн хүмүүжлийг хар. Гэтэл одоо бид нар ингээд бүгд ингээд дураараа би дуу хоолойгоо илэрхийлж болно би өстой дуртай үгээ хэлж болно ч гэдэм үү. Ингээд тахлаар одоогийн бидний энэ хүүхдүүдэд үзүүлж байгаа кино, үг хэлж байгаа, ярьж байгаа текстүүд энэ төр үнэхээр за болохгүй байгаа нь үнэн. Тийм учраас энийг бол ингээд баланслах нь чухал. Тийш одоо энэ яг үнэ энэ бол үнэхээр бас хэрэгсэрж байгаа асуудал. Нөгөө талдаа бид нар одоо сая баяраа продюсер хэлдэг бол уран бүтээлчд бол тэгж хандах нь хандж байгаа зарим нэг хандлага бий. Гэхдээ энэ өөрөө тэглээ гэдэг тийм яг тийм социализмыг аваачиж байгаа асуудал биш байхгүй. Энэ зүгээр энэ нэг юм урлаг өөрөө гоо зүй байх хэвээр, ёс зүй байх хэвээр. Энэний ангилал гэж байх. Хэмжээнд л аваачих гэдэг болохоос биш таныг амын чин боогоод гарын чин үлэх гэдэг асуудал биш байхгүй. Би төгсгөлд нь за нэвтрүүлэг одоо ерөөхдөө дуусчихин төгсгөлд нь яг танаас тухайлаад нэг юм асууя. Одоо бол ингээд бүх салбарт хиймэл оюуны хэрэглээ бол номер 1 болцсон тий. Танай салбарыг бол мэдээж хиймэл оюун жүжигчдийг орлохгүй, продюсерыг орлохгүй тий. Гэхдээ одоо шинэ ажилт нь яг ямар дэм болох вэ? За өстой яг одоо бол яг энийг бол жижигээр бол яг туршиж бол яг эхэлсэн байна. За хамгийн ихний зүйл бол зохиол хөгжүүлэлт. Зохиол хөгжүүлэлтэн дээр бол илүү хэмэл оюуханд одоо тий бид нар бол хамтарч ингэж сая үзсэн. Яг тэр төлбөртэй яваар нь. Тэгэхэд бол яг айгүй хөөрхөн оригинал гой юмнууд бол хариу бол авч байгаа ч хэдий ч гэсэн яг арай илүү нөгөө Монгол нөгөө бидний чинь бүтц өөр штэ хэлний бүтц тэнд яг нэг Америк сэтгэхгүйгээр сэтгээд буцаагаад нэг юм байгаа нь тэрийг мэдээж яг хөрсөн дээр яаж болох вэ гэдэг дээрэс нь том офшип плануудыг бид нар эдит дээр үзэж байгаа яг тэгэхэд бол ер нь л маш төхөө байгаа. Тэгээд энэ нь бол бидэрт бол айгүй талархууштай байгаа ч гэсэн яг цаашлаад бол энэ хүний нөөцийг бол бас арайж орлож бол одоогоор чадахгүй ч гэсэн жижигэр хүсүүсгүй яг л энэ технологийн дэвшлиг бол ашиглаад явж байна. Тийм яг бид нар ингээд нөгөө AFC-net буюу одоо Америкийн холбоонд бас илсэн баггүй дээ. Энэ дээр бас бид нар яг энийг ярьж ирсэн. Энэ хурал дээр ер нь бол энэ AI чинь бол технологийн хувьд тий одоо кино өөрөө технологиор хийдэг учраас хэрэгтэй. Гэхдээ одоо хиймэл жүжигчд тий одоо энэ AI бүтсэн жүжигчд чи яах юм бэ? Тэ энэ жүжигчд ингээд юм амьд харилцаа амьд хүн ер нь хүний юуг үзэх гэж киног үздэг. Яг тэр жүжигчний тэр амьд процесс жүжиглэж байгааг харж ээж бид нар сэтгэл хөдлөлтөг үздэг тий. Тэгэхээр яг энэ тал дээр ч гэсэн ингээд бас авч хэлцэл ярьж байсан. Зүгээр би зүгээр үү энэ AI юм одоо хөгжихээр дэлхийн нийт угаасаа ингээд хөгжиж чинь бид нар хөгжлөө бол даах хэрэгтэй шүү дээ. Одоо хүссэн үсээгөө дагаал явах хэрэгтэй. Гэхдээ би зүгээр одоогийн байдлаар анзаарч байгаа нь бол зохиол хөгжүүлэлтч бай, жүжигчний ажил дээрч бай. Ер нь кино урлагийн бизнес гэдэг өөрөө их онцлогтой бизнес аахгүй. Энэ нөгөө өөрөө их тийм оюуны талаас их тийм ажилбар ордог, тэ сүнслэг талаас их тийм ажилбар ордог, тэ тэр бүх зүйлүүд нь байхгүй болохоор бас нэг тийм одоо бид нар чинь бас нэг юм үзэгч
зэрэгдэл одоо уран бүтээл хоёр ч нөгөө бас нэг юм Wi-Fi-аар холбогдож идэг. Энэ нөгөө мэдрэмж байх мэдрэмжийг одоо гаргаж ирнэ гэдэг бол одоо мэдэхгүй байна. Одоо гаргадаг ч юм уу ч юм уу. Би бол тэрийг хэвээр мэдэхгүй. Тэгэхээр энэ Тэр сүнсийг гэж байна. Энэ нөгөө энийг л энэгүүгээр одоо нэг тийм айхтар те одоо яг нөгөө процессын юмыг бол хийгээд иж болох байх л да. Тэгээ яг тэр юм чинь нөгөө Орлогч гэдэг юм уу те? тий тэр юм гэдэг чинь айгу төвхтэй байх болоо гэж бодчихсон. За тэгээ өнөөдөр урилга хүлээн аваад ийм том сэдвээр бас тал талаас нь ярилцсан та бүхэн маш их баярлалаа. Та бүхний ажилд цаашдын ажилд амжилт хүсье.